Дэлхийн нийтийн хэмжээнд хэмэл оюуны хэрэглээ хурдцтай өсөн нэмэгдэж байна. За үүнийг дагаад хэмэл оюун дээр ажиллах чадвартай, мэрэгжилтэй боловсон хүчний эрэлт өссөөр байна. Тэгвэл Монгол улсад хэмэл оюун ухааныг хөгжүүлэх, дараагийн түвшний дэд бүтцийн хөгжлийг түргэх зорилготойгоор AI Ready Data Center Summit Mongolia үйл ажиллагааг зохион байгууллаа. За дэлхийд даяар хэмэл оюун ухааны хөгжүүлэлт хэрэглээ хурдтай нэмэгдэж бүхэл салбарт бодит үнцнийг бий болгож байна. За Dell Technologies компани 2024 оны 11-р сард хийсэн судалгаагаар байгууллагуудын 65% нь мэдээллийн технологийн дэд бүтц болон үйл ажиллагаанд хэмэл оюун ухааныг аль хэдийнэ ашиглаж эхэлсэн байна. Иймд хэмэл оюун ухаан түүнийг дэмжих мэдээллийн технологийн шийдлийг үр дүнтэйгээр нэвтрүүлэх нь манай улсад чухал нөлөөтэйг онцолж байна. Дэлхий дээр 171 орчим улсад 12,000 орчим дататай одоогийн байдлаар бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Анчнаас ердөө 32 хон улсад 132 яг AI data center, хэмэл оюун ухаан зориулсан data center үйл ажиллагаа явуулж байгаа. Гэдэг нь бол харьцангуй бага хувийг эзэлж байгаа. Гэхдээ нийт дэлхий дээр ажиллаж байгаа data төвүүдийн их үүсвэрийн буюу ресурсын 32-ыг анхаараа эзэлж байгаа. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагууд хэмэл оюун ухааныг үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн тулд мэрэгжлийн ажиллах хүчнийг бий болгох шаардлагатай байна. Эдийн засгийн үр ашигтай байдал энэ AI болон AI-тай холбоотой шийдлүүдийг ашиглаад байгууллагууд, хүмүүс өөрсдийн бүтээмжийг маш өндөр түвшинд аваачих, сайжруулах зам мөн хоёр дахь түвшин буюу knowledge буюу мэдээллийг хэрхэн боловсруулах вэ, мэдээллийг хэрхэн өөрөө унших вэ гэдэг юм уу. Энэ мэд чиглэлүүдээр бол өмнө нь байгаагүй хэмжээнд AI төлөвүүдийг ашиглаад ер нь контентуудыг абсорб хийж авах, мэдээллийг боловсруулах ийм боломжтой болсон. Нэлээд олон стратеги төлөвлөлтүүд ASEAN 2050 гэдэг юм энэ олон төрлийн төлөвлөгөө стратеги төлөвлөлт гаргаад ажиллаа явж байгаа нь энэ тал дээр санал санаачлага идэвхтэй явж байгаагийн хувьд бол маш сайн үр дүн гэж нэг илэрлэж хэлж болох боловч нөгөө талдаа бид нар энэ технологийн шилжилтийн үед түүнийг ажиллах суурь дэд бүтц тэрэнд шаардлагатай хүний нөөц мэдлэг туршлага чадварыг хэрхэн хоригдлуулсан байна уу гэдэг асуудлууд бидний өмнө тулгарханд гарцааг болж эхэлж байна. За энэхүү хэмэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд Dell Systems, Summit Computer Technology, мөн Dell Technology, Huawei, CIO Club Mongolia байгууллагууд хамтран ажиллаж байна. За дэлхийн нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн хэмэл оюун ухааныг өргөн хүрээнд ашиглах нь Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжилд томоохон тэтгэц болно гэж үзэж байна.